Орой минь үзэгчтэй. Хүний амьдралыг амттай болгон хөгөлдөг тэрхүү хобби сонирхлуудыг үзэж та бүхэнд хүргэдэг Хобби Клуб нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Хобби хүний сонирхлын хүсэж болоо зогсоохгүй, зарим тохиолдолд ажлын амжилт, бизнесийн гарааж болох нь бий. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочид бол насаараа буудлагын спортоор хичээлсэн тамирчид. Энэхүү нэвтрүүлгээс үзэгч та бүхэн хүн хобби сонирхлоо хөгжүүлж чадвал амжилтанд хүрч болдгийг үзээрэй. Ингээд Хобби Клубт тавтай морил. Гаднаас нь харахад энгийн игэл даруйд хүнийг нацагдорч гэдэг. Нэгтлэн бодогчийн мэрэгжилтэй тэрээр буудлагын спортын тамирчдыг өөрсдийн гэсэн тэмдэглэл өдөртэй болоход жугал үүрэг гүйцэтгсэн гэдэг. Цаашдаа амжилт гэхээсээ илүүтэй амьдраланд холбогдсон энэхүү хоббигоо орхилгүй хичээллэх хүсэлтэй түүнийг Хобби Клубтаа урьлаа. Түүний амьдралын хамгийн чухал зүйлс бол мэрэгжил мэдлэгийг нь олгосон Монгол улсын их сургууль, хобби болсон буудлагын спорт. Аль алинд нь амжилтыг хэдийнэ үзүүлсэн түүний яриа үзэгч танд нэгийг бодуулах бизээ. Халуунд халж хүйтэн төрсөн ч буудлагын спортыг хаяхан битгийхэл улам дурлсан тунгалаг багш манай Хобби Клубт зочилж байна. За та хоёрын нэрээ мэндийг хүргэе. Хобби Клубт маань тавтай морилно. Орой минь. За баярлалаа, орой минь хүргэе. Тэгэхээр манай Хобби Клубт бол төрөл бүрийн хоббинууд оролцдог л да. Манай нэвтрүүлэгт. Тэгэхээр өнөөдөр бас насаараа буудлагын спортоор хичээлсэн юм тамирчид төрөлцсөн маш их баяртай байна. Тэгээд бас залууст за үзэгчдэд манаас хүн зүгээр нэг хобби сонирхолтой байх биш те. Хобби сонирхлоо хөгжүүлж амжилтанд хүрч болдгийг бас та хоёр хэлж өгөх болоо гэж бодож байна. Юуны төрөнд хобби сонирхлын талаар ямар бодолтой байдаг вэ? Тий, за яг ер нь бол хүн зөвхөн одоо өөрийнхөө одоо сонгосон мэрэгчлэр тийм ээ зөвхөн өөрийнхөө амьдралын ганцхан зорилго тавиад явна гэж байхгүй л дээ. Одоо орчин үеийн хэр ойлгох юм бол өөрийнхөө эрхэлж байгаа ажлаасаа гадуур тэгээд тэрэндээ бүр одоо өөрийнхөө амьдрал зорилго чиглэлээ өгсөн, сэтгэл зүрхээ зориулсан эмэл зүйлийг хэлдэг байх гэж бодож байна. Та хоббигийн талаар ямар бодолтой байдаг вэ? Хүнд чи ер нь чөлөө цаг бол гардаг шүү дээ. Тэр чөлөө цагийг ажил мэргэжлээсээ гадуур бас өөр юм сонирхож бас явдаг шүү дээ. Тэгээд тэр сонирхлынхаа дагуу тэрэндээ бас сэтгэлийн таашаал авч ингэж явдаг л та. Тийм учраас хобби сонирхол бол цааш явах шаардлагатай гэж байна. Буудлага спорт нь хүн төрөлхтний түүхэнд 500 гаруй жилийн уламжлалтай. Хөгжлийнхээ явцад төрөл хэлбэр нь улам баяжин боловсронгуй болжээ. Манай орны хувьд 1955 оноос өмнө буу зэвсгийг анчид дайжид хэрэглэдэг гэдгээс өөрөөр тухайлбал мэрэгэн буудаж тэмцэлдэг спортын төрөл байдаг талаар огт төсөөлөл байсангүй. Дэлхийн 2 дугаар дайны дараа социалист гэгддэг орнуудад эх орноо батлан хамгаалахад туслах сайн дурын нийгэмлүүд байгуулагдсан юм. Тэдгээрийн дунд буудлага спортоор нөхөрсөг уулзалт тэмцээний зохион байгуулж эхэлжээ. Энэхүү тэмцээний урилга манай оронд 1955 онд ирснээр Жанжин штабын орлогч бөгөөд бэлтгэлийн хилцээний дараагаад Саян Нимбу ахлагчтай 26 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байжээ. Янз бүрийн спорт сонирхол хобби байгаа тийм. Яг яга буудлагын спорт таны сэтгэлийг татваа анх хэрхэн холбогдсон бэ? Тий, би миний хувьд бол арай өөр юм да. Би буудлагын спортыг одоо нэг тим спорт байдаг. Тэгээд тэрэнд би нэг орж амжилт үзүүлэе гэж юу бодог. Биш хүүхэд байсан. Буудлагын спортоо би одоогоос 40 гаруй жилийн өмнө өөрөлдөлд 1967 онд оюутан байхдаа анх буудлагын спортоор хичээлж эхэлсэн. Тэгвэл би тийм секс дугуйлан гэдэг юм одоо хүүхдүүд чиг юм бэлтгэл сургуультаар яваагүй л дээ. Тэгээд их санаандгүй тохиолдлоор буудлагын спорттой холбогдсон. Тэгээд хичээлдээ нэг өдөр сууж исэн чинь манай декан дуудаад тэгээд нэг манай декан нарын бичгийн дагуулал намайг нэг юмд яваад ирсэнтэй хаашаа явж байгаа ч мэдээгүй. Тэгээд тэр декан нарын бичгийн дагуулж явсараа 40,000-ын тэнд нэг подвал руу орсон. Тэгээд подвал руу яваад орсон чинь их тийм бүдгхэн харанхуй гэрэлтэй их олон хүн цаашаа хараад суугаад юм хийжсэн. Тэгээ одоо юу юм бол нэг үнэр нь их эвгүй үнэртэй. Тэгэхээр одоо бодоход тэр дарины үнэр байсан байна. Буудлагын онцлог бол ерөөсөө тэгээ тэр нэг татаж оруулсан хүнээ улмал цааш нь татаад идэг ийм онцлогтой спорт. Таны хувьдаас буудлагын спорттой анх хэрхэн холбогдчихсэн бэ? Миний хувьд бол би ер нь бол сургууль төгссөний дараа Батлан хамгаалах туслах нийгэмлэгт ажиллаж эхэлсэн юм аа. Ажлаа гараад эндээс эхэлсэн. Тэгээ Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн тэр үеийн дарга бол Хөдөлмөрийн Баатар дэслэгч генерал Жаминго байсан. Жаминго тухайн үед энэ залуу офицеруудад их өндөр шаардлага тавьдаг байсан. Түүний нэг нь бол офицерууд бол мэрэгэн буудагч байх хэрэгтэй гэсэн ийм
шаардлага тавьдаг байсан л да. Тэгээд тухайн үед нэг 10-аад офицеруудыг буудлын спортоор та нар хичээлэл гэж бүр ингэж шийдвэр гаргаж ингэж биднийг явуулж исэн. Тэгээд тэр үед бид нар одоо Монгол улсын гавьяа тасгалжуулагч Үлцэн баярын удирдлагаар анхны буудлагын спортын хичээл заалгаж ингэж хэлж исэн. Тэр үеэс л эхэлж одоо миний буудлагын спортоор хичээлэх хобби сонирхол ирсэн дээ. Таарийн бас холбогдсон зөв хэрэгэд төстэй юм байна тийм. Тэгвэл Жамингоо гэснээс хэрвээ та нар анзаарсан бол одоо манай буудлагын гадна талын хаягт Жамингийн нэрмжит гэж байгаа. Тийм байх. Тэр хүнээрээ одоо энэ буудлага спортын ер нь энэ техник спорт маань өөрөө тэр хүнээрээ өгүүлж явдаг юм бас л доо. Монгол Улсын их сургуулийн нийгмийн ухааны химийн 2 дугаар курсын ах. За тэгээ тохиолдлоор энэ буудлагын спорттой холбогдсон байна. Түүнээс хойш хэрхэн хичээллэж ямар урлагийн тэмцээнд оролцов? Тухайн үедээ бол яг хуу тохиолдлоор л байсан л да. Тэгээд яг тэр өдрөө намайг өдөө шууд аваачаал тэр 40 мянгатын одоо тэр үед чинь ийм сайхан том тир байгаагүй шүү дээ. Зөвхөн ер нь орон сууцны доод тирэнд бэлтгэл сургалтаа хийдэг тийм байсан. Тэгээд л тэнд очсон. Тэгээд тэр нь ямар зорилготой байсан гэхээр одоо маргааш нь Монгол Улсын их сургуулийн аврал шалруулах тэмцээн болох гэж байсан юм байна. Тэгээд тэр тэмцээнд манай нийгмийн ухааны факультетаас нэг хүн орох ёстой. Тэгэл намайг давуулж өгсөн. Тэгээ би бол анхудаа ерөөсөө буу гэж юу гэдгийг хаврын шагааж бууддгийг мэдэхгүй. Тэгээ тэр өдрөл заалгуулаад л нэг хэдэн сум гаргаж нэлээд сайн заалгуулж байгаа л тэгэл маргааш нь тэмцээнд орсон. Тэгээ тэмцээнд ороод л маргааш нь ороход шууд 3 дугаар байранд орсолтоо. Тэгээд ерөнхийдөө намайг ирэх бууд хавьяастай юм байна гэж тэд дүгнж исэн. Тэгээ би яагаад тэгж намайг яасан бол тэгэхээр тэр нэг анх дагуулж ирсэн өдөр чинь ингээд шагааж байгаа. За одоо ингээд энэ дугуй хар юм руу бууддгийн шүү. Сайн ингэж харж байгаа л гохоо дараад байгаа гэж хэлсэн. Тэгэл яг хэлснээр нь би гохоо дараал байсан. Тэгэл 10 сум буудсан. Тэгэл нөгөө өөрийнхөө дуранд ингээд харсан чинь миний нэг ширхэг сум байнд байхгүй. Тэгэл би ичиж байгаа одоо ямар муухай юм бэ ч та нөгөө усуудыг харсан чинь бүгдээрээ дугуй хар дотроо буудаад байхan. Тэгээд нөгөө байгаа авид ирсэн авчираад нөгөө дүүчи үзснээр өө энэ буудах хүүхэд байл гэдэг яхин тэг яаж байгаа юм бэ гэсэн чинь нөгөө байрныхаа гадна талын цагаан дээр ингээд бүгдийн нэг дор буудсан байхгүй. Тэгтэл яг тэр буудлага спортын одоо өөрийнх нь онцлог бол яг хөө амжилт үзүүлэх буудлага гэдэг бол зөвхөн яг л нэг дор буудах ёстой. Тэгэхээр одоо энийг бол буудлагын спортын хэлээр бөөгнөрл күчнэс гэж ярьдаг. Бөөгнөрл гэж. Тэр хідээ чинээ тийм одоо күчнэс сайтай буюу бөөгнөрл сайтай байх юм бол тэр хүн одоо ерөнхийдөө буудах аяастай юм байна гэсэн үг тийм. Тэгэхээр тиймэрхүү юм харагдсан юм шиг байна. Тэгээ нөгөө би бол ичээд идэг хар дээр байхгүй цагаан дээр буудсан гэх. Энэ хөл нэг тийм хөвгтэй байдлаар ихэлсэлдэ. Тэгээд яг тэрнээсээ цааш үргэлжлүүлээд олон ч удаа уралдаан тэмцээнд оролцсон. Бас тодорхой хэмжээний яг одоо өөртөө тохирсон амжилтуудыг үзүүлчихлээсэн. Энэ олон жил хичээллэх хугацаанд маш олон амжилтуудыг гаргасан ба. Тэрийг хаваалцвал. Тэгээ ер нь түрүүнд би хэлсэн тэгэхээр одоо би хамгийн сүүлд гаргаж байгаа амжилтуудаас л ярмаар юм л да. Тэгэхээр энэ дээр байгаа зүйлүүд бол энэ Насадар Жутээр одоо ярьсан шүү дээ нөгөө сүүлийн уралдаан тэмцээн Азийн мастеруудын одоо тэмцээн уралдаанд оролцож байсан. Манай баг тамирчид бол багаар их амжилттай оролцсон. Тэгээд энд би зүгээр ганц нэг зүйлийг л тодтогч ярмаар байна л да. За энэ бол анх тэр Азийн мастеруудын уралдаан тэмцээний хамгийн анхных нь Япон улс болсон. Бид монголчууд оролцсон үед шүү дээ. 2007 он болж байна. 2007 он 5 жилийн өмнө. Тэгэхээр яг ер нь энэ Азийн мастеруудын тэмцээн урд нь болж исэн юм байна лээ Азад. Тэгээ манай монголчууд оролцохгүй байж байгаад яг 2007 оноос эхэлж оролцсон. За тэгээд тэнд оролцоод манай тамирчид бол амжилттай оролцсон. Тэгээд нэлээд хэдэн хүн 4-5 хүн медальтай ирсэн л дээ тэгэхэд. Тэгээд тэнд одоо би ороод энэ мөнгөн медалийг анхудаа авчилаа. Тэгэхээр зэрэг их олон жилийн дараа тэгээ олон улсын тэмцээнд ороод мөнгөн медаль авахд бол үнэхээр сайхан санагдчихсан. Тийм бол. За тэгээ яг энд бол зүгээр ингээд ерөнхийдөө танилцуулахад энэ тэр Японоос авсан уралдаан тэмцээний дипломнууд байгаа юм л да. Энэ дотор Солонгост болсон нодлонгийн тэмцээнс бид нэр цомыг авчирсан шүү. Багаараа Азийн авраг болж цом авсан манайх.
Буудлагын Азийн маструудын аврах шалгаруулга тэмцээн 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Манай орон анх 2007 онд оролцож 4 медаль авч байсан бол жил ирэх тусам медалийнхаа өнгө чанарыг сайжруулсаар байна. Энэхүү тэмцээнд Хятад, Солонгос, Япон, Монгол гэсэн 4 орны баг тамирчид өрсөлддөг байна. Тэгэхээр энэ болохоор зэрэг нөгөө Хятад болсон тэмцээн дээр Хятадууд ямар шинэ шоу зохион байгуулсан гэхээр бүх тамирчид орно. Уртуу гар бууны тамирчид хамаа байхгүй. Эрэгтэй эмэгтэйгөө хамаагүй ганцхан 21 л онох хэрэгтэй гэж байгаа. Тэгтэл чинь би яг ингээд бодчиход байж исэн чинь 17 будсан юм да. Тэгсэн чинь араас л нөгөөдөл чинь 4 гээл орлоодсэн байхгүй юу? Тэгээд чинь 4 бодно гэдэг чинь миний санааны ч биш хичээг гэдэг чинь нэмэр байхгүй тийм ээ. Тэгэл одоо ямар ч байсан би хамгийн сүүлийнхээ сумыг гаргацсан чил нөгөөдөл чинь орилоо явчихсан тэгсэн чил 21 онцсон байлээ тэгээд нацаад дарж яхаас мэдээж олон шагналууд авсан баг. Тэрнээсээ онцолж танилцуулбал хэлж өгвөл. Би энэ Азийн маструудын тэмцээнд оролцож агсан медаль эргэж бодчихин л дээ. Яг хамгийн сүүлийн хэлж. Тэгээд Шанхайд болсон тэмцээнд би алтан медаль авсан. Тэгээд өнгөрсөн жил Сөүлд болсон тэмцээнд өнгө медаль авсан. Тэгээд тэр медаль тэнд байгаа. Аливаа спорт чинь төсвөр төвчээр хатуужлаг их шаарддаг. Буудлагын спортын онцлог нь юунд байдаг юм бэ? Онцлог гэх юм бол хүмүүс бодохдоо буудлагын спортыг их амархан яг нэг сайн хидж байгаа ч юм уу тийм ээ зогсож байгаа тийм хараасаа итгэлүүл онцдог гэж ойлгоод идэв. Хараасаа тийм. Буудлага спорт ер нь онцлогтой шүү. Бус спортыг бодох юм бол одоо тийм хурд хүч шаардахгүй. Тэгвэл хамгийн төвчээр төсвөр хатуужлыг шаарддаг. Хувь хүнийг бол зан хувийг нэг төлөвшүүлдэг. Ямар ч хүн энэ спортоор хичээлдэхэд ерөнхийдөө их тийм тогтуун зантай. Ямарваа юмд их төрүүлдэг тийм одоо хурдан хурдан дуурдаг тийм юм ер нь багасна. Манай энэ буудлага спортын энэ бэлтгэлийн энэ тэр бол одоо байгуулагдаад 30 жил болж байгаа. Тэгээд энэ тэрийг байгуулагдахаас өмнө тэр нэг хайлтын тэр 40 мянган тэр бэлтгэл сургалтыг хийж ирсэн л да. Энэ тэр ашиглалтанд орсон цагаас хойш бол энэ одоо 30 жилинд ирж урдаан тэмцээнд оролцож залуу ихтэйгээ хамт одоо бэлтгэл сургалтаа хийгээд ингээд явж байгаа. Түүний хувцас хэрэглэл гэдэг их чухал юм байдаг. Тэгэхээр уртуугаар буудаж байгаа бид нар хэвтэй байдлаас бууддаг, суугаа байдлаас бууддаг, зогсоо гэсэн ийм 3 төрлөөр бууддаг. Нөгөө нэг төрөл нь бол хийм буугаар 25 м бууддаг юм бодлоо. Өмсдөг болсон гэхээр ингээд юм ховцсомсон. Энэ бол их зузаан материалаар хийгдсэн бэрзэнхэн. Энэ гэхдээ ерөнхий энэ хувцсны олон улсын хэмжээ стандарт гэж үүдэг. Яг тэр олон улсын тэмцээнд ордог тэр дүрм жирмийн дагуу хийсэн стандартаар хийгдсэн юм хувцсыг өмсөж буудана. За тэгээд тэрэн дээр нь ботол байна. Буудлын одоо хүний өмсдөг ботол гэж байна. Тэгээ энэ боталтайгаа тэгээд одоо буудж байгаа буу маань энэ. За буу бол яг олон төрөл бид нар бол хамгийн анх SM гэдэг орсон буунаас эхлээд тэгээд дараа нь ураал гэж буугаар буудж ирсэн. Одоо манай хүүхд залуучууд бол их сайхан буугаар буудж байгаа. Германаас манай буудлагын одоо бууг бол хангадаг. Тэгээд энэ аншус гэдэг юм одоо буу байгаа. Иймэрхүү буунууд гэдэг. За буу маань ерөнхийдөө бол энэ 6-8 хийлийн хүндтэй. Хувцс маань ч гэсэн бас л нэг 3-4 хил ингээ бид нар бол нэлээд олон хийлийн өөрчилж тэгээ нэлээд олон цаг засчиж одоо бууддаг л да. Миний нэг хэлээд байгаа төвчөр гэдэг юм бол шалгадаг нэг шалгуурна юм байгаа. Дарь өмнөлт нь гэдгээр бид нарт их гоё таашаалагддаг байна. Тэрийг өнөөдөр нэг сайхан болоо явчихдаг юм тий. Тэгээ бууныхаа дууг сонсчихоор тэгээд одоо ер нь бүх юм мартагдан дуу ажил төрөл тэгээд одоо эргээд л залуу хүн болсон шиг залуу насаад болсон санаал ингэж явдаг тийм. Мэдээж хэрэг бэрхшээл ядрах зүйл их байдаг бах. Гэхдээ яг энэ буудлагын спорт буудаж явах явцад ч юм уу тий. Сайхан зүйл нь юунд байдаг вэ? Нэг онцгсны дараа бол дуусчих чинь нэг юу ядарснаа мартчихад л тийм ээ. Тэгэл баярлал. Ивэндээ баяр хүргээл ингээл явж явах сайхан байдаг юм. Тэгэхээр сайхан зүйл гэдэг чинь юу гой санагддаг ч. Ер нь нэг л одоо хобби гэдэг чинь л аахгүй юу?
Хүн тэр хоббитой учраас тэр сайхан. Яг гэвэл бид нар ядарч байна. Ядралаа гэд болдоггүй. Онохгүй үе их биш дээ. Одоо улдаан тэмцээнд ч онохгүй тохиолдол би бэлтгэл сургуультанд дээрч байдаг. Тэгвэл би онохгүй байна гэд болохгүй. Бүр харин тэхийн тусмад илүү их бэлтгэл хийдэг. Улам их сайхан санагддаг. Тэгэхээр зэрэгэл одоо тэр сайхан тэр нөгөө хоббитой бол холбоотой юм да. Тэгээд энэ нөгөө буудлын спортоор хичилж явах энэ хугацаанд ч юм уу те дан буудлагаараа дагнаад ч юм уу ингээд явсан бол зөвхөн ижтэй гэсэн бодол одоо төрдгөө. Миний хувьд бол яг буудлагаар мэрэгчий гэсэн бодол өндөө орж байгаагүй. Гэхдээ би эндээс холдохгүй гэдгээ өөрөө би мэдчихлээсэн хүмүүс. Өөрөөр хэлбэл миний амьдралын нэг хэсэг. Яг л би өөрөө бас их сайхан мэрэгчлээ. Би бол бас мэрэгчлэрээ бахархдаг. Тийм. Тэгэхээр философийн мэрэгжил гэдэг бол бас тийм хүн голдог, чамлдаг биш, харин тэргүүрээ бахархаж байгаа их сайхан мэрэгжил л дээ. Тэгтээ харин би юу гэж бахархаж явдаг вэ гэхээр би бол их хоёр буянтай газартай амьдралаа холбосон гэж бахархдаг. Нэг нь бол Монгол Улсын их сургууль энэ сайхан философи мэрэгжил. Нөгөөх нь болохоор бодлого спорт. Би энэ хоёрыг альнаас нь ч одоо холдож чаддаггүй. Ингээл 40 жил, 40 гаруй жил явж байгаа. Таны хувьд бас иймэрхүү сэтгэл төрж исэн үү? Эсвэл би буудлаараа дагнаад явсан бол юм аа. Би чи бас л тийм ер нь мэрэгчлэл эзэмшсэний дараа буудаж ирсэн байхгүй юу? Бодлогын спортоор хичээлж ирсэн байхгүй юу? Тэгэхээр бүр одоо мэрэгшээд одоо буудлагын спортын дасгалжуулагч боллоо ч гэдэг юм уу? Тиймэрхүү бодол ер нь орж байгаагүй юм байна шүү. Ер нь өөрийнхөө сонирхлоор буудаад л явах. Тэр л сонирхол байна. Энэ хичээллэг хугацаанд сэтгэлд тоодох нь те дурсамжтай зөвлөд зөндөөл гарсан баг тийм тохиолдлууд яг одоо яг ойр байгаагаас нь хуваалцгаа үзэгчтэй. За би зүгээр нэг л дурсамж байх юм ярив да. 5 төрлийн спорт гэдэг сая ярьсан тонгоо агшаа ярьсан чи санаа дурлаа л да. Би бас нэг шүхрээр бас нэг хичээлээд авсан байхгүй бас нэг 2-3 жил шүхрээр буугаад ер нь буудагч хүн бол зөвхөн буудах ажиллагаанд л анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байхгүй юу. Тэгсэн би бас заримдаа ингээд хажуудаа буудаж байгаа хүмүүс ер нь хэд онж байгаа бол яаж байгаа бол гэсэн байдлаар ингээд харчдаг тийм тохиолдол байсан л да. Тэгээд хараад нөгөөх оноонуудын одоо энэ цаасан байн дээр ийм цаасан бай байдаг л та. Электрон байнаас гадна энэ цаасан байн дээр буудаж байгаа тохиолдолд ингээд хана онооногийн хараад төд онцсон байж шүү ч гэдэг ч юм уу ингээд нэмж мэмцсэн ингээ онооноог тооцсон энэ төр тохиолдол байдаг байхгүй юу. Тэгээд энэ маань нөгөө миний мэрэгчлэлтэй холбоотой байх тоомоо нэмэх одоо тэрийг дотор ясны нэг ингээ тооцсон байх жишээ тий. Тэгээд тийм юм ингээд тооцсон шүүгээр ингээд багштай тийм юм хийгээд одоо байж идэг ингэж таарахгүй шүү гэдэг охин манай багштай гэжсэн талбай. Одоо би нэг дурсамж ярил л да. Надад багшилж яасан Бац өх гэж олон улсын хэмжээний мастер хүн байдгийн. Тэгс нэг өдөр тэмцээн дээр буудаж байгаа би зогсоогоос буудаад ингээл буудсан чинь 7 ончихгүй юу. Уг нь гайгүй сайн ингээл хичих шиг болсон юм. Тэгсэн чинь 7 буудчаад би тэгээд яана 7 буудчлаа гэдээ ирж хараал хэлсэн чинь 7 буудах юм бол өснө хийж гохоод арсан гэлтэхгүй. Тэгсэн чинь ингээд миний бүр энэ рүүч нэг юм огшоол тэгэл тэмц бууд дуусчаа гадаа хашийнхаа гадаа гараа суудсан уу дасгалжуулагч маань намайг загинцсан би ойлчихсан хоёулаа тэгээд сууж исэн чинь манай ерөнхий дасгалжуулагч харчаад оройн нөгөө тамирчдын нэг юм тэр өдрийнхөө тэмцээний талаар хэлцүүд хийдэгсэн. Тэгсэн тэр хэлцүүдэн дээр битэрийг босгоцсон хоёулангийн ингээд ном зогсоодсон. Багш нь багш шавинч адилхан нэгээ загнаад уйлуулсан. Ингэж уйжээ тэмцээнд ордог юм гэж хаав исэн ингээд. Тэгсэн чинь би нөгөө уйлж байгаад орсон тэмцээндээ төрүүлсэн байхгүй. Тэгэхээр манай нэг дар чанд гэж нэг бас тамирчин байсан шиг сурвал. Тэгээд дар чанд гоё тунгалгаж яана уйлуулаад оруулаад байвал сайн юм шүү гэж тэгжсэн. Энэ нөгөө буудлагын спорт энэ буудагчтай тамирчтай холбоотой өдөр ч юм уу тийм хүү тэмдэглэлт өдөр байдаг уу? Тэр буудагчдын өдөртэй шүү. Монголын буудагчид. Монголынх юм уу тийм? Монголынх тийм. Жил бүрийн 10 дугаар сарын 10-нд Монголын буудагчдын өдөр болдгийг. Тэгээд бүх үеийн буудагчид
10 дугаар сарын 10-ны 10 цаг 10 минутад бүгдээр уулздаг. Ахмад үе, залуу үе, одоо өсвөр үе тэгээд л үеийн тамирчид уулзаж тэр жилийнхээ ололт амжилт баяр хөөр хуваалцдаг тийм сайхан өдөр болдог байхгүй юу? Тэгээд энэ буудагчдын өдөртэй холбогдуулаад би зүгээр нэг жижигхэн түүх ярих гэж бодож байна л да. Одоо эмч нарын өдөр, багш нарын өдөр, сэтгүүлчдийн өдөр, санхүүчдийн өдөр гэж байдаг шүү дээ тийм. Тэгэхээр энэ буудагчдын өдөр гэж одоо байх хэрэгтэй юм аа. Бид бол тийм өдөртэй болж дээрээ тэмдэглэж ингэж яаж явах хэрэгтэй гэд бидний нэг хэдэн найзууд ярилцчихсэн одоо ингэж жаргал багш. Одоо улсын хэмжээний мастер эдлэвш багш. Одоо улсын хэмжээний мастер бид нар ярилцж байгаад ийм өдөртэй болъё гэд санаачлаа гэд ингээд ярьсан. Тэгээ хэдэн байж болох уу гэд. Тэгээд би дэрэн дээр ингэхгүй зүгээр миний төрсөн өдрөөр тэмдэглэчихье гэдэг би зүгээр тэгэхгүй. Тэгсэн чинь яахлаар чиний өдөр тэмдэглэе гэж тэгж байгаа байхгүй. Гэхдээ тэмдэглэж болно. Ягаад гэвэл энэ чинь бас учиртай. Буудагч хүн бол ерөөсөө 10 оны төлөө явдаг тийм үү? Зүтгэдэг. 12 онохийн төлөө л 12 он жижил бид нар амжилт гаргах шүү дээ. Өндөр амжилт төрн тийм. Тэгэхээр энэ 10-ын тоотой холбогдлолтой тийм өдөр байх хэрэгтэй тийм. Тэгээд тэр нь одоо 10 дугаар сарын 10 байвал одоо их боломжтой юм биш үү? Би харин тэр 10 сарын 10 төрсөн байхгүй юу гэж. Өөрхөн бас жоохон тэгтээ бас энэ угаасаа бэлэглэлтэй өдөр байх нь тийм ээ. Буудлагын спортын тамирчдын хамгийн гол оноо бол 10 оноо. Тэгээ 10 сарын 10 гэхээр яг л таарж ин л та тий. Олон жил хичээллээ. Тэгээд ойр тоорных нь мэдээж одоо ингээд шагнал урамшуулал аваад амжилттай байхаар баяртай байдаг бах. Зарим нэг тохиолдолд одоо ажиллагаа хажуугаар яахс юм дээ. Одоо бие ядраагаад гэд тиймэрхүү тохиолдол гарч ив ойр тоорныхын хэрхэн хүлээж авдаг вэ? Миний хувьд бол одоо ер нь намайг тойрсон одоо үр хөөхөд ах トゥ төрөл төрөс найз нөхөд яах нүг гэж хэлж ирсэн хүн байхгүй. Бараг ер нь будагчдын арга ирвэл дагаад өөрөө алдан бус тийм бодлогын спортын хүн болчихдээ шүү дээ. Тийг. Хацаа дарж авч бас гэр бүлийнхнийгээ буудагчд болгоцсон уу? Тэг ер нь дэмждэг байхгүй бүгдээр дэмждэг тий. Манай эхнэр манай хоёр хүүхэд бүгдээрээ дэмждэг аав одоо ингэж явж байгаа чинь гоё байна. Одоо болж байна ингэж яваад байг урам өгдөг байхгүй. Би бас хүүгээ буудлагын спортоор хичээллүүлэндээ насан төхөд ирэхээр гээд ингэж бодцсон байсан байхгүй. Төлөвлөсөн байж исэн чинь энэ алдар спорт хорооны байцсарын дасгалжуулагч Дарима багш 21-р сургууль дээр очиод манай хүүхдийг дагуулсан явцсан баг. Тэгээд байт сурын спортоо манай хүүхд хичээлдэг одоо спортын мастер тийм хүү байгаа. Тунгалаг багш хэлж ийсэн шүү дээ. Буудлагын спорт бол их сайхан. Ягаад гэвэл 3 үе те харилцаа холбоотой байдаг. Ахмад үеийнхэн ер нь яг энэ буудлагын спортод нөгөө нас нөгөө юу гэж байхгүй. Тэг Ахмад үеийнхэнтэйгээ их сайхан харилцаа холбоотой байдаг. Энэ бол буудлагын спортын онцлог гэж хэлжсэн. Ерөөсөө манай спортын одоо үнэхээр нэг гол онцлог юм. Ер нь ингээд ажиллаад байхад зарим спортууд бол ингээд ердөө зөвхөн амжилт гаргаж байгаа залуу хүндээ анхаарал тавиад идэг тийм. Тэгвэл буудлагын спорт бол ерөөсөө 3 үеийнхэн гуруулаад одоо хамтл байж л байна. Нөгөө нэг тохиолдол гэдгээс нэг гүндэг маага бид нар олимпиад мөнгө авахд сэтгэл хөдлөөд тэгээд клуб дээр яваад очсон чинь хин чинтэйгээ болцоогүй мөртлөө бүх хүн клуб дээр яваад очсон. Буулган клуб дээр. Тэгээд тэнд очиод байж ирснээр бүгдээрээ дахиад тэндээсээ сэтгэл нь хөдлөөд ерөөсөө энд ингэж хідүүлээ хөөрөөд яах вэ? Очиж баяр хүргийгээд тэгээ ерөөсөө маргаашийн онгоцоор бүгдээ гарч яваад Бээжинд очиж гүндэг мада баяр хүрсэн шүү дээ. 3 үе гуруулаа. Бас буудагчлалда ган баяр гэдэг. Тэгээд тэр маань ахмадуудынхаа би ерөөсөө ахмадуудын зардал таалаа. Залуучууд өөрснөө төлбөрөө төлөв. Ингээ бүгдээрээ маргааш очиж баяр хүргийгээд тэгээ маргааш өглөө нь тэр чинь орой 10 болж явах тарж байгаа. Тэгээ маргааш өглөө нь бид нар 9 цагт гамбарын ажил дээр цуглаад орой 5 цагийн онгоцоор нисэж ирсэн. Энэ ч сайхан тохиолдсон юм тий. Гоё тий. Тэгээд л бид нарыг Бээжинд очиод буухтал шүү тий. Ундралбат гүндэг маа, алтан цэцэг, мөнгө зуул, бат хуйг ингэ сайхан бүгдээрээ л тэр оролцожсэн тамирчид маань тоссон шүү тий. Их сайхан байсан. Тэгэл одоо бүгдээрээ төвлөж уулзал тэрэн шиг сайхан мөрчүүл ер нь бас л хавар доо.
За баярлалаа. Hobby Club нэвтрүүлэг маань ерөнхийдөө өндөрлөж байна. Би нэвтрүүлэг бүрийнхээ төгсгөл би оролцсон зочдоосоо асуудаг л та. Яг таны хобби сонирхлынхаа дагуу цаашдын хүсэл мөрөөдөл, зорилтууд юу вэ гэж асуудаг. За яах вэ? Одоо бидний насан дээр бол яг өндөр эд амжилтаа үзүүлж байгаа манай гүндэг маа болоод бусад энэ шин залуу тамирчтай шүү дээ. Эдгээртэй адилхан би тийм амжилтанд төрн тэгж одоо буудлага спортоор цаашаа олон жил хичээднэ гэж одоо ингэж хотлоо яриад яах вэ? Энэ бол ойлгомжтой тийм ээ. Бид нар бас амжилт үзүүлэх үе байлаа. Жишээлх юм бол би бол манай буудлага спортч нь хэвтээгийн спортын мастер, 3 үржихэр спортын мастер гэж хэвтээ дотроо хүртэл ялгаа байдаг юм л да. Тэгэхээр би бол 3 үржихэрийн спортын анхны мастер байхгүй юу? Хамгийн анхудаа Монголд. Тэгэхээр яг тэгвэл 3 үржихэр гэдэг маань 3 байдлаас бууддаг. Ер нь хүнд төрлөлтөө хэвтээгээс, суугаагаас, босоогоос. Тэгэхээр одоо хүүхдүүд маань тэр амжилтыг өстой маш их одоо эвдэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол маш амжилттай орж байна. Манай шинэ сая одоо тэр тэмцээнд 100 яваад ирсэн залуучууд үнэхээр бахархмаар бидний хэвтээ онж исэн оног одоо 3 үржихэртэй онж шүү дээ. Энэ бол үнэхээр сайхан үзүүл. Гэхдээ залуучууд ийм амжилт үзүүлж байхад бид нар нэг тийм өндөр амжилт үзүүлнэ гэж бодлоо яриад яах вэ? Гэхдээ бид бодлого хаяхгүй гэдэг ганцхан амлалт л байна. Одоо энэ ямар ч юм надад дамжаад цаанд нэг тийм спорт байт юм байна гэдгийг хүн мэддэг тийм байдал спорт орхихгүй л гэж боддог. Буудлагын спортоор хичээлийн тулд хүн бас эрүүл мэнд сайн байх ёстой шүү дээ, тийм ээ. Тийм учраас би хичээлнэ гэдэг чинь өөрийнхөө эрүүл мэндийг сайн байлгах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр надад хэрэгтэй байгаа зү би спортоор хичээлээд эрүүл мэндээ анхаарал миний эрүүл мэнд сайн байвал надад л хэрэгтэй гэсэн үг тийм ээ. Гэхдээ одоо манай даал гарсан буудагчид цэрэн дондуугаа тийм ээ. Цэрэнд бол лавгаагаа цэрэндэлгөр ихчгээд эднэр чинь одоо ингээд бид нартай цуг ингээд хятад яваад солонгос яваад очиад төрүүлээл аврахлал ингээд байгаа чинь надад өшөө дахиад буудахнаас хугацаа зөндөл байна гэсэн тийм үлгэр дуурайл болж чадчих байгаа байхгүй тийм. Тэгэхээр би тэднэр шиг л яхах хичээж чинь цаашдаа тийм ээ. Тэгээд дээр нь би багштай нэг баярлалаа гэж хэлчмээр байна л да. Тэгэлгүй яах вэ? Тий. Манай багшийг алтан цэцэг гэдэг. Өдий хэмжээнд буудаж байгаа маань багшийн маань ачимда тийм учраас би багштай баярлалаа гэж хэлээ. Тэгэлгүй. тий би ч гэсэн бас энэ мөчийг одоо ашиглаад бас нэг баяр хүргэчмээр бас нэрийг ямар ч юусан дурсаж гаргамаар тийм бас байна л да. Тэгээ одоо манай буудлага спортыг хамгийн анх 1957 онд Бээжинд болсон анхны буудагчдын тэмцээн тэнд болж ирсэн. Тэгэхээр тэнд явж байсан цэрэн донд багш маань. Одоо тэгээ буудлага спортын дарга буудлага спортын тасалжуулагчаар их олон жил ажилласан даал гарсан сайхан өгшөө. Одоо бидэнтэйгээ хамт яваад улдаан тэмцээнд орж байгаа цэрэн донд багш байна. Одоо намайг яг буудага зааж дасгалж өгж байсан Бац өх гээд олон улсын хэмжээний мастер байгаа. За манай гавьт Жанцаа орлоо өгш байна. Би бол одоо уртууныхныгаа дурдаад байна шүү дээ тийм ээ. Энэ их сайхан улсууд манай буудлага спортын үнд суурийг тавьж өгсөн энэ сайхан улсууд байгаа. Тэгэхээр тэр хүмүүстээс талархахгүй байхын аргагүй юм. За тэгээд хоёртаа маш их баярлалаа. Манай Hobby Club-т хүрэлцэн ирж чин сэтгэлийн яриа өрнөсөнд хоёртаа маш их баярлалаа. За баярлалаа. Танилцсан амжилт хүсье. Үзэгчтэй Hobby Club нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөж байна. Та өөрийнхөө дотоодод байгаа сонирхлоо хараахан хэрэгжүүлж амжаагүй бол яг одооноос эхлээрэй гэж хэлэх байна. Магадгүй таныг их амжилт хүлээж байгаа юм билүү? Баяртай үзэгчтэй.